Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг. За сайн бацгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Болорсуудар хэвлэлийн газраас бэлтгэн хүргэдэг хуудас сэргийгчүүлэнд номын подкаст нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За энэ дугаарт маань хэвлэлийн хүрээлэнгийн багш 9 Эрдэнэ бас мөн уран зохиолынхны мэдхээр бол одоо шинэ өнөр бүлгийн яруу найрагч Эксо маань оролцож байна. За Эксодоо энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд бас өдрийн мэнд хүргэе. Өрсөн баярлалаа. За Эксоитер өнөөдөр ямар номын тухай ярилцах гэж байна гэвэл Америкийн зохиолч Курт Воннегутийн 5 дугаар бойны газар гэж. За бас л одоо манай уран зохиолын сонирхогч уншигчдын бол уншихсан гэж бодож явдаг сургийн дуулсан байдаг юм нэг алдартай романы зохиолч мөн алдарт хүргэсэн гол бүтээлүүдийнх нь нэг болох юм нэг романы тухай ярилцахаар сууж байгаамаа. За тэгээд Эксо маань ер нь номоо уншсан сэтгэгдэл ямар байв? Воннегутийн талаар болоод зохиол уншсан сэтгэгдлээсээ ойлоо гэхэд яриа явчих уу? За тэгээ. За Курт Воннегут гэдэг энэ зохиолын бол яруу алдрыг нь олонтой дуулсан гэдэг шиг зөндөө одоо нэр нь бол сонсогддог. Тэгээд нэг алдартай зохиолчдын ярьцлагууд гардаг шүү дээ. Чинь одоо Муракамигийн ярьцлага дээр нөгөө уламжлалт одоо сонгодог тийм одоо зохиолчдоос илүү одоо юу гэдгийг 20 дугаар зууны зохиолчд модернист зохиолчдыг илүү уншдаг байлаа гэх. Тэр дунд тэр нэр нь ингээд ихний 5-10 дотор ингээд нэр нь явж идэг тийм. Тэгээд ийм алдартай зохиолчийн ном одоо орчуулж гарсан юм. Өнгөрсөн жил гарсан гэдэг тийм. Бидний сүүлийн тий. Гараад удаагүй тэгээд гарсан дэх баярлсан. Уншаад их тийм одоо юу яасан шүү дээ. Сайхан хэрэгцсэн. Ийм гоё номод эртхэн одоо чарж авахгүй явдаа гэж. Тий. Ааха. За ном маань бол ерөөхдөө ингээд 5-1-ийг дотор нь харахаар 5 дугаар бойны газар буюу хүүхдүүдийн загалмайтны аяндай ахаад хаалтан дотор үхэлтэй бүжсэн мөрөгт бүжиг гэх одоо хідэнч гарчгаар ингээд нэрлэгдээд байгаа юм Тэгэхээр юун төрөнд бол энэ ном шууд товчхондоо болоод дэлхийн 2 дугаар дайны үеийг өгүүлэх 2 дугаар дайнд оролцож явсан одоо тэр цэрэг Билли Пилгрим гэж ийм өгүүлж байгаа түүхээр ингээд дамжиж өгүүлэгдэж байгаа юм номоо. Тэр хоёулаа нэг нэрийн тухай бас уншигчдад товчхонд урдж өгвөл сонирмож магадгүй Тийм 5 дугаар бойны газар гэдэг нь одоо нөгөө бойны газар гэх юм ойлгож байгаа тийм. Тийм одоо ялгааны тийм газар юуны дайны үед тийм. Дэлхийн 2 дугаар дайны үед Германы Дрезден хотод байсан гэдэг байна. Дрезден ч одоо дайны дараа тэр зүүн Германы одоо том хот болсон тийм. Дрезден хотод тийм одоо ялгааны газар байсан. Тэнд одоо нөгөө олцны цэргүүдийг Америк одоо Англи Франц одоо янз бүрийн цэргүүдийг олзолж авчирч одоо тэнд хорж исэн, байлгаж исэн тийм одоо газар байсан. Тэгээд яг тийм одоо бойны газар гэдэг нэртэй тэгээд дээрс нь яг тэнд болж байгаа зүгээр л хүмүүс олон зуун одоо цэрэгт ажиллаас гадна бөмбөгдлөнөөс болж жирийн одоо иргэд хүртэл одоо яаж одоо юугүй тийм одоо хонор хонд ингээ өртөж яаж байгаа тухай айхтар тийм ер нь ингээ яг уншаад үзэх юм бол одоо энэ хин Билли Пилгрим бол яадаг гэх юм цаг хугацаагаар аялдаг шүү дээ тийм. Тэгэл гинтхэн Америкт ингээл их нэртэйгээ гэрэлжсэн үе за тэгснэ хижээл ир болсон үедээ ингээд сэрдэг цаг хугацаагаар аялдаг. Гинтхэн энэ дайны яг энэ бойны газрын одоо орчмын тухай дүрслүүд эдгээр бол маш юутай айхтар амар тийм хэрэгс тийм. Магадгүй тэрнээс болоод бас Америкийн хэд хэдэн мужи хотод бас тодорхой хугацаанд дунд сургуулийн одоо унших номын лист чагсаалтнаас тэр хасж исэн, хоригдж исэн болов гэж бодсон тийм. Тийм юм байлээ. Тэгээд нөгөө энэ ном чи юу юм бэл ч нөгөө эхлэхдээ нэг шал өөр түүх эхэлдэг ш. Нэг зохиолч нөхөр одоо банд хамт явж исэн нөхөртөө анх уулзаад ямар уул зорилготой уулзж байгаа вэ гэсэн чинь би одоо ингээд энэ дайны тухай бичих гээд байгаа юм гээ Тэгээ ингээ олон жилийн дараа гэрт нь очисон чинь ягаад ч юм ихнэр нь их тухгүй тэр найзынхны ихнэр ингээд баг уурлаад байдаг. Яагаад тэгээд байгаа юм бэ гэд тэгсэн чи одоо энэ дайн гэдэг бол дайныг одоо магтгүй тийм шал өөр юугаар л бичих гэж байгаа нэг тийм баатарлаг юм шигч Гэтэл эн чин одоо ингээд дайн руу залуухан
залуучууд татагддаг голдуу. Бараг амьдрал үзээгүй хүүхдүүд татагддаг. Энэ бол одоо тэр 13 дугаар зууны үеийн нөгөө загалмайтны аяндаа ингэж хүүхдүүдийг одоо 30-40 мянгаар нь хүүхдүүдийг одоо лам санвартнууд одоо сайн үйл хэргийн төлөө өмшгээр авч явж боолчилж байх зорилготой авч явжсэн түүхэн тэр айхтар үйл явдал бол тий загалмайтны аяндаас ялгаагүй юм а гэдгсэн чинь мань зохиолч бол тийм ээ тийм би энэ тухай яг би ингэж л бичин тий. Тийм учраас энэ нэрийг давхар ингэж зүгээд хэлсэн байдаг штэ тий. Тэгээд яг тэр хэсэг нөгөө тэр найзынхаа их нэртэй ярьж байгаа хэсэг нь их гоё. Тэгээд амар гоё хүнлэг тий тэр эмхтэй тэр зохиолчд зочноо олууг нь ингээд айгу юу ухтах ёстой ш тань чи боловсон улс чинь тэгсэн чи ерөөсөө л зорилго нь нэг юм л байгаа. Тэр ч гэсэн тэр ихнэрт одоо тэр нэг дайны нэг юм дайны одоо хор уршиг тэр эмхтэй хүн бол мэдээж өөрөө дайнд явгүй юм ч гэсэн тэр дайны уршиг гэдэг ил жирийн хүнд ч гэсэн ямар юм ухаагаар тэр дайн угаасаа ч сайн зүйл угаасаа биш үү тийм ээ. Барууных нь Америкчууд яадаг гэх юм дайны тухай кино ихээр тэгээд одоо Фрэнк Синатра ч юм нэг гоё хүмүүс хижээл дундад насны хүмүүс ингээд дайнд явж байгаа жоохон хүүхдийн дүр тоглуулдаг. Тэгээд нөгөө дайныгаа энэ бол дайныг бол хөгшин хүмүүс л сайн сайхан гэж ингэж магтдаг штэ. Тэгээд ихний дургуйс нэгэн мань хүн чиний зүгөө чиний зүг гэдээ яадаг. Тэгээд сайн найзууд болсон гэдэг штэ. Тэр ихлэл айгу гоё санагдсан надаа. Айгу тийм хүнлэг тэгээд тэр ихнэрээр яг одоо энэ жирийн игэл иргэдийн те дайны тухай бид нар үннийг л мэдэх ёстой. Урлаг зохиол гэдэг нь ялангуяа ямиг ингээд сүр оруулж баатарлаг болгож ч юм одоо юу гэдгийг байгаа бодит байдлаас өөр болгосон байдаг штэ гэж байгаа нь айгүй юм эрүүл саруул те. Гэх мэтчлээ яг миний хувьд зохиол ихнээсээ тэр энэ төр айгүй таалагдсан. Хоёр одоо тий яг гэрт нь явж очиад тэгээ нөгөө нөхөртэй нь яваад байгаа шүү дээ. Зохиол бичгэд зарим нэг юмыг санах хэрэгтэй байна. Туслаач гэж зөвлөөч гэж очив. Тэгэл зохиол үндсэн мань хүн зохиолоо бичиж байгаа нь одоо биелэг бэлгэрийн үйл явдал болж байгаа юм те. Зохиол доторх зохиол ингээ орж ирдэг те. Тэгэл зохиол доторх зохиол орж ирсэн чинь айгуу сонин цаг хугацаагаар аялагч нөхөр болоо явчихдаг. Гэтэл ёсоо одоо тэр цаг хугацаагаар аялаад байгааг нь юу гэж ойлгосон бэ? Цаг хугацаагаар аялж байгаа нь за яг энэ нөгөө за зөгнөлт зохиол юм чинь тий. За гэхдээ зөгнөлт зохиол гэдэг чинь одоо зохиолч хүн тий. Ер нь яг уран зохиолтаас нь харуул зөгнөлт зохиол бичгтэй болно биш юм байна тий. Тийм байлээ. Тэгээд зөгнөлт зохиол болгож ин чинь нөгөө хиний ихээр бол бараг тайз байгаа байхгүй тий. Энэ тайзан дээр ари өөрөөр л одоо түүхийг өгүүлж байгаа, өрнүүлж байгаа хэрэг. Тэгээд яг хөө зүгээр зарим одоо тааруухан гэдэг юм уу соц үеийн манай эдэр зөгнөлт эдэр өгүүлбэрүүдийг эдэр хангах зүгээр л зөгнөлт зохиол бичигээ бичсэн байдаг. Гэтэл энэ бол зөгнөлт зохиол бичих нэг номерын зорилго байгаагүй юм байна. Энэ ч одоо цаана яг энэ юмыг хэлэх гэж байгаа юм байна. Гэхдээ яг нэг цаг хугацаа шугам бос шүү гэдэг юг мань хүн ашиг ойлгож яваад тэгээд тэрийгээ нөгөө нэг харь гаргийнханд олцлогддог шүү дээ. Тэгээд нөгөө тэрэн дээрээ очиж нөгөө харь гаргийнх нь цаг хугацаа шугам биш шүү гэдэг санааг тэднэрээрээ хэлүүлээд тэгсэн мөртлөө өөрөө яг цаг хугацааны тэр шилжилтүүдийг бол маш сонирхолтой хийсэн. Тэгээд зохиол доторх зохиол гэж та хэлдэж шүү дээ. Одоо сая нөгөө дайнд хамт байсан найзынд очиод эхнэрт нь номны талаар бичиж байгаа зохиолынхаа талаар ойлгуулад тэгснэ нөгөө оохараа гэд тэр найзтайгаа дайны яг нэг цаг дээр хамт очиж байгаа байхгүй. Оохороо бид хоёр гээ. Тэгээд зохиолч нь өөрөө зохиол дундаа ингээд өөрөө орж ирдэг тэр байдлыг би үзээд уншаад бол их яс бүр гоё санагдсан. Тэгээд энэ тэндийг гараад ирэнгүүт зохиолч их өнийгүүт өөрөө гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд өнийгүүт өөрөө гарч ирэхгүй байгаа. Бас найзтайгаа хамт гарч ирж байгаа юм лээ. Тэнгүүт нөгөө хоёр ч юм биш сайн юм байна уу гэж баг тэгж байсан. Тэгээд нэг байсан. Гэтэ бас сонир гарч ирэн даа ингээ биелийн гол дүрийн баатар маань ингээ жорлон руу орохгүй байжсэн чинь жорлон дотор яагаад хүн дээрээс сууж идэг штэ тий. Амар асар чөлөөтэй тий. Тэгээд нэг харахаар замбраагүй ч юм шиг тэгснээ асар чөлөөтэй. Тэнгуут одоо ингээд түүх яваад байгаа юм. Тэгснээ юм одоо уран зөгнөлт, уран сэтгэмжч хөө футуристик айс тий. Театрал форматор гараг дээр очдог. Тэгээд тэнгуутаа одоо юу гэдэг юм. Тийм бодит амьдрал тэнгуут одоо биелийн пилгримийг өөрөө аваад үзэх юм бол сэтгцийн хувьд одоо яг тий сэтгэл зүйн хувьд яг бас хэвэн хүн гэж бас үцхүү үгүй юу. Энэ бас өөрөө эргэлзээтэй тийм ээ. Тэнгуутаа иймэрхүү
Вонигутийн ингэж энэ бүхнийг айгу замбраагүй ч юм шиг мөртлөө маш юм их замбраатаагаар энд сүлээд те ингээ бичсэн надад бас айгу сонирхолтой санагдчихсэн. Тэгээд одоо нөгөө ялангуяа зохиол бичих гэж байгаа ч юм уу те залуучууд өдөртөө бол бас сонирхолтой туршлага болох ном. Яалтч юм уу юм гарын авлах шиг гэдэг. Энэ ном дотор өөр дотор нь жишээ нь хоёр зохиолч гарч байгаа хгүй. За нэгт Вонигут өөрөө шууд олон шууд бусарыг байгаад байгаа. Тэнгууд гуравч болох юм байна. Эхлээд тэр найзтайгаа уулзахаар очиж байгаа энэ түүхийг өгүүлэх гээд байгаа нэг зохиолч. Уг нь тэр бол Вонигут өөрөө мөн бас биш те. Тэнгууд ахаад нөгөө зохиол доторх нөхрийн нөгөө нэг ууших дуртай бас нэг зохиолч идэг штэ. Хэн бэлээ нэрийг мартчихлаа. Бас яг нэг юм гацуугийн имлэгтэй зөвлөл зохиол уншдаг нэг нөхөртэй харагдаад тий. Орон дороо баахан ном хураацсан. Тэр нь зөвхөн нэг л зохиолч байдаг. Тэр нь яг одоо энэ тэр өстой жинхэнэ зөвлөл зохиол бичдэг зохиолч идэг штэ. Олон алдаршаагүй мөртлөө баг нөгөө хоёр нөхрөл мэддэг шахуу тий. Хоёр амир өндөж уншигч тайл юм шиг баг нэг. Ингээ баг гурван зохиолчч болчихж байгаа шиг айгуу сонин. Тэг яхаа юу л юм бэ л дээ. Би яах вэ бодсон. Одоо дайн гэдэг бол хүний сэтгэл зүг бол аимшигтай эвддэг. Энд чинь яагаад ч хэвэн биш зүйл шүү дээ. Дайн ч өөрөө хүчирхийлэл өөрөө хүсээгүй юмдаа нэгт дайчлагдаж явна. Хоёрт хүсээгүй зүйлийнхээ өдөөс хүний өдөөс буу шагаана. Өөрлөгөө буу шагаалгана тий. Тэгээд тэнд маш их юм одоо бүхэл үзнэ. Тэ тэнгууд тэрэндээс хүн яавч ингээ зүг зүгээр эргэж ирэх юмч боломжгүй тий. Тэгээд тэр нь нэг бодлоор одоо Билли Пилгрим шиг сэтгэлзэн хувьд одоо ягаад ч хэвэн биш болгод юм байна. Нөгөө талаар нэг сонирхолтой юм нь одоо энэ нөгөө нэг юу гэж аамал та нөгөө гэмтлийн дараах стрессийн эмгэг гэд онцлогдсон юм байна л да. Энэ юу стрессийн эмгэг гэдэг энэ одоо өвчнийг оншилсан гэх юм ангаах ухаанд энэ нь болохоор одоо яг энэ юу 5 дугаар бойны газрыг хэвлэгдснээс 11 жилийн дараа ангаах ухаанд гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй ч юм одоо ингэ байдгаа. Энэ бол жишээ нь дайнд явсан хүмүүс хамгийн хүчтэй илэрдэг гэж яасан юм бэ л дээ. Тэгээд Билли Пилгрим бол нэг талаар те гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй хүн нөгөө талаас угаасаа одоо төрхөөсөө магтгүй тийм байсан ч үж болцсохгүй. Нэгүт тэрийг бас тов тодорхой бичээгүй те. Тэнгууд аль нэг хүчин зүйлээс нь ч юм уу ерөнхийдөө Билли Пилгрим бол одоо дайнаас ч болоод юм уу те Билли Пилгримийн хувьд цаг хугацаа гажуудсан. Дээр нь угаасаа ч өөрөө зөвнөл зохиол унших дуртай ийм хүн байсан. Тэнгууд тэр хүний хувьд тэр оюун санаанд нь юу ч болсон те магадгүй тэр нь дайны үеийн хар дарсан зүудж үжлэх юм шиг цаг хугацааны хувьд ингээд сэлгээл байгаа те. Тэгэд өгсөн хүн ч ингээд хүний амьдраад байх боломжтой тийм дахин хар дараад идэг. Тэр биелигийн хулгайлагдсан трансформатор гаргаж чинь дөрвөн хэмжээс югаар сэтгцгээдэг. Тэнд үхэл гэж байхгүй тий. Цаг хугацаа бүгд ингээд хүн ингээд бүх цаг хугацаанд нэгэн зэрэг хаанж ингээд байх боломжтой гэх мэт юм сонин зүйлсээр эднэрийг ингээд бас уншигч айгу ингээд ухан бодмоор тийм сонин зохиол юм байл л дээ тий. Тийм билээ. Тэгээд 1972 онд энэ зохиолоор юу гарсан? 72 он бахад кино гарсан байсан. Тэрийг үзсэн. Тэгээд киногийн яг унш дуусчаад киногийг үзсэнд хулдаа яг ингээд нэг барьж авсан. Гэхдээ нөгөө нэг энэ чинь кино хэлбэрээр үзэх нэг өөр номоор унших гэдэг чинь өөр. Тэгэхээр тэр бол кинон дээр бол яаж юм гэхээр мань нэг цаг хугацаар аялдаг гэж баг харагдахгүй зүгээр л хүн үзэх юм бол баг яваад байгаа байхгүй. Ойн нөхөр зүудлээд байгаа юм байна л гэж ойлгохгүй. Тэр номын уншаагүй хүн бол үзэх юм бол энэ бол ямар балаа юм болоод байгаа гэж баг хэлэхээр яа тэгэхээр гинтх нөгөө нэг шилэн ийм хорог одоо хөмөргөн дотор нөгөө харгалгийнханд олдогдсон тэнд одоо нөгөө жүжигчин гоё эмхтэй тэрэ ингээл ягаал дуусч байгаа эдэргээл тэгэл нөгөө дайны үе рүү очино гинтхэн зүгээр ингээ байж яснаа гоё ингээ жаргалтай үе дээрээ явж яснаа инээж байгаа байхгүй тэгээд тэгсэн чи яг нөгөө дайны үе дээр очихдаа инээгээстэйгээ очдөг гэдэг тийм тэрийг бол зохиол хэлбэрээр уншвал ингээд нэг өөр байна. Киноноос харангуут тэр бол зүгээр энэ одоо юу болоод зааж гараа гэдэг баг урагшаа гүйлгэж үзмээр юм уу да гэж бодохоор л юм. Тэгэхээр яг тийм зохиолоор нь уншигддаг зохиолоор хэлбэртэй байж иж ингээд гоё байдаг зүйл гэж бас байх шиг байна тийм. Яг тэр бас нэг угаасаа кино руу харж угаасаа
найруулагч ч одоо юуг нь авч яаж үзүүлэх юм чи бас шал одоо 100 жилийн ганцаар юу болох гэж байгаа юм. Кино цуврал болно. Тэрийг та ихэр хүлээж ийн юу вэ? Би өгн нөгөө Габогийнхаа талд байгаад хайртай 100 жилийн ганцаарлаа номорон байлгамаар оловч ингээд хүн гэдэг чинь сониуч юм чинь сонирхол үзэх л байна. Тэгээд Netflix ороод үзсэн сууж байгаа хэлгүй. Цацагдаж эхлэх байгаа тий. Эхлэх үү. Тий. Ирэх жил үү тий. Тий. Ер нь тэгээд тий. Сайн зохиол их зохиол гэдэг бол угаасаа кино олж хуурдаг тий. Жүжиг байна уу юу байна их зохиол гадагшаа урлагийн олон төрлүүдээр хуурч араасаа одоо ижил төстэй бүтээлүүдийг дагуулаад тий. Тэгдээл л бас нэг жишээ л байна. Габо өөртөө өөрөө л гэсэн шүү дээ. Нөгөө татгалцсан хариу өгсөн. Тэгээд нөгөө кино компани. Габо хийцээс зүг шүү. Тэгээ сайн зохиол ихэвчлэн муу кино болдог. Харин муу зохиол сайн кино болох нь биш шүү гэж хэлсэн байдаг тий. Тийм тохиолдлууд бас байна шүү дээ тий нэрэл. За тэгээ хоёлаа Вонигут руугаа эргээд орё да тий. За тий. Өсөгийн хувьд одоо ингээд биелийн пилигримтэй ер нь ингээд цав хугацаагаар аялахад магадгүй айгүй сонирхолтой байсан байж магадгүй тий. Надад болохоор заримдаа бас жоохон төвөгтөө. Бас нэг айгүй төвөгтөө юм нэг ийм л юм болсон юм да. Ийм л юм болч дээ. Ингэсэн л юм да гэд маш олон давталт гарсан. Тий тэр бол давталт мөн тэгээ нөгөө талаараас энэ хүүрнж байгаа энэ зохиолч өөрийнх нь химнэл бараг л одоо дууны дахилт шиг яваад байгаа юм биш үү тий. Тэгээ англи дээр энэ чинь англиг нь бас аваад Kindle дээр жоохон харсан. Тэгээ So It Goes гэдэг хэлтэй билээ шүү дээ. Тий. Тэр бол бас л яг ингээд бараг л нэг амьсгаагаар бичсэн юм шиг л тэр тэгэж уншигдсан. Гинүүдээ биччихэнгүүтээ тэргээ дараа энэ тэнд нэг холиод ингээд баг тий шүлэг шиг юм шиг. Би бас хэлж уншихтаа тэр одоо ийм л юм болсон юм да гэдэг давталтын би нөгөө Вонигутын одоо зохиолдоо оруулж байгаа амар юм юу юм байна гэж бодохгүй юу. Үгээр ингээд нэг бодлоор тоглож хэл найруулга зохиолынхаа уур амьсгалыг бүрдүүлж байгаа зүйл юм байна гэж бодсон. Яг нэг талаасаа тийм. Тэгсэн чинь сая яг чамтай ярилцахаа урд хальт яг энэ тухайн Google дээр тарсан чинь энэний чинь бүр тоолоо тавьсан байт юм байна. 106 удаа энэ зохиолт энэ ийм л юм болч тээ. За ийм л юм болсон юм да гэд энэ үг байна шүү дээ. Яг энэ Монгол руу айгүй манай орчуулагч айгүй гоё ингээд яг нөхцөл байдал нь хувиргаад ингэсэн. Тэгэд энэ ямар учиртай ингээд давталтууд юм бэ гэсэн чинь энэ номд үхэл гарах болгонд. За ийм л юм болсон юм да. Билигээ аав өглөө. Ийм л юм болсон юм да. За тэгэл нэг дайнд нэг цэрэг өглөө. Ийм л явдал болч тэ гэт ингээд тэгээд энэгээр энэ Вонигут ингээд үхэл болгоны ард ингээд гисэн гэхээр 106 удаа гэхээр энэ номд лавтаа 106 хүний үхэл гарч байна. Гэтэл дайнд бол одоо 106-аараа битгий л одоо 2 дугаар дайнд одоо хичнээн ч хүн хүж үргэлжсэн тий. Тийм байгаа шүү дээ. Тэгээд хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. бас айгу сонин энэ нь Вонигутын ийм нэг Вонигут ч ийм юм байлаа шүү дээ. Өөрөө шүү дээ ингэж байгаа юм. Ном чинь зохиолч, зураач, график зураач гэдэг юм нөгөө илэглэгч маягийн. Илэглэгч гэхээр арай юу юм. Тийм хүн байсан юм. Яг энэ чи юу гэж магш. Тэгэхээр Вонигут нэг юм хошин тэгээ энэ роман ч гэсэн айгу хошин өнгө айста. Заримдаа энэ Билли Пилгримийн тэр одоо дайнд тэр хоригдоод олцлогдоод явж байгаа үед айгу хошин инээдэмтэй юм өгөөтэй юмнууд айгу гардаг. Хичнээн ингээд инээдтэй ч гэсэн бодохоор айгу юм. Илтүү чи дайны нөхцөл болж байгаа ш. Тэгэхээр юм бараан өгөөдөл тий. Тийм бараан өгөөдөл тий. Магадгүй ийм л юм болсон юм да гэдгээрээ ч гэсэн хүн төрлөختнийг ч гэсэн баг илэхлэж байгаа юм шиг тий. Дайн гэдэг юм муухай юм ингээс гэдэг бид нар ингээд тий. Их орон дайн гэдэг нь ямар утгагүй юм бэ? Тий, ямар ч утгагүй юм дээ нэг юм дээ гэдгийг айгүй юм энгийн юм шүүгээр нэг бодлын юм илэглээдч байгаа юм шиг тий. Өгөөдөөдч байгаа юм шиг. Тэгээ тэр нь айгүй сонин. Тэгсэн чинь Салман Рүшди ингээд энэ яг энэ номын тухай айхтар урт юм юу бичжээ. Нийтлэл бичсэн байна л да Нью-Йорк Таймс дээр тэгсэн чинь харин Вонигутыг тэгж зөвлөсөн байсан нөгөө бас яг энэ юм дайны сэдвэр бичсэн Жозеф Келлер гэж зохиолч байт юм. Тэр болохоор баривчилгаа 22 гэдэг номтон байна. Тэр нь болохоор илүү юм хөнгөн уур амьсгалтай мудаа янз. Нөгөө талд Вонигутын 5 дугаар бойны газар хоёрыг харьцуулангуудаа яхад тэгчихсэн байлээ л дээ. Одоо
Жозеф Хеллерийг Чарли Чаплин гэх юм бол хин бол Вонигут. нэг амар гонигтай царайтай нэг жүжигчин байдсан шүү дээ. Тэрнтэй зөвлөсөн байсан. Вонигут болохоор одоо Бастер Кейтон гэдэг. Яг андшгүй нэг юм амар гонигтай нүдтэй. Би тэгээд яг одоо ярих гэхээр тэр нөхрийн юуг сайн мэдэхгүй. Ярьсан. Тэрнтэй ингээд зөвлөд энэ хоёрыг хоёулангийн нөгөө одоо юм тий хошин жүжигчд те хошин жүжигчтэй зөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгээд уран зохиолдох тэр те бараан өгөөдөл те эмгэнлийг инээдэн болгож үзүүлж байгаа тэр юг яг одоо тохирох юм жанрын жүжигчдэр жишээлүүлээд үзүүлчихээр нэр тийм биш. Вонигутын өнгөс нэрээ нэг юм тий илүү хөгжилтэй гэхээс илүү эмгэнлийг яг инээдэмтэй талаас нь харж түүнийг бараан өгөөгөр илүү илэрхийлж бичсэн юм байна. Хавдгар бойны газрын бас нэг онцлог бичвэрийн онцлог нь юм бараан өгөөндөө бас байгаа юм байна. гэж. Тий. Яг бас би яст гэж бодсон. Вонигут ч одоо яг мэрэгчлэн юу лээ антрополог ч юм. Тий антрополог. Тэгээд нөгөө юугаар судалсан ч нөгөө нэг цагдаагийн сурвалжлагч одоо сэтгүүлч гэх юм да сурвалжлагчаар ажиллаж байсан. Тэг яг номын энэ зохиолын эхэнд гардаг шүү дээ. Нэг газар цагдаагийн сурвалжлагч хийдэг. Очоод нөгөө цагдаагийн сурвалжлагчид манайхаар энгийн сурвалжлагчтай адилхан. Гэхдээ нөгөө гэмт хэргийн талаар сурвалжлагчдаг. Тэг гэмт хэрэг тэр нь ингэж хэрэг явсаар байгаад шүүхтэр очоод шүүхээс хойш болон шүүхийн сурвалжлага гэдэг болоо явчихдаг. Яг сэтгүүлчүүд нэлээд эвтэй өөр болчихно. Тэгээ цагдаагийн сурвалжлагч биш одоо хэргийн газар очоод цагдаатай уулзаад юу болсон талаар тэгээд тэгснээр нөгөө одоо хүн амтан хохирсон байлаа гэхэд ар гэрхийн дээр холбогдох ч юм уу тийм юу гардаг. Тэгээ нэг нас дээр гарсан нэг өвгөн лифт чинь хийж байгаад нөгөө лифт чинь Америкч нөгөө лифт чинь нэг юм хүмүүс хараалж лифт гэдэг чинь тэрэнд ингээ бүгж нь орооцолтой тэгээд бүгжтэйгөө чимээсээр байгаад ингээ лифтний таазанд нясгуулаад яцсан тухай тий. Тэгээд нөгөө редактор нь тий тэр талаар бичиж байгаа талаар нь асуудаг шүү дээ. Тэгээд тэгж бичээрэй ингэж бичээрэй одоо их нэртэй нь холбогдоод асуу гэдэг тий. Тэгээ ямар хөө байв гэдэг гэсэн мань хүн тэн дээр бол тий дайн үдсэн болохоор тэгээд цочирдоогүй гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэр ихтэл яг одоо нөгөө зөндөө олон хамгийн анхны баг ийм л юм болж тээ гэдэг ихтэл нь баг тэр байсан байх нь тий. Чамаг нэрээ ярьж ангууд яг саналаа. Энэ чинь нөгөө нэг талаараа энэ бас Вонигут сэтгүүлч хаяг ашиглангуудаа дайныг барах сурвалжилсан байна. Угаасаа өөрөө Дрезденд байсан юм л шүү дээ. Өөрөө 43 онд Вонигут бол байсан юм л дээ. 43 онд цэрэг татагтаад өөрөө герман хүн угна. Тэгээ германуудын эсрэг Америкийн зэрэг шүү дээ. Тэгэхээр элэг нэгтэнлүүгээ одоо ингээд дайнд явж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгუთ нэрээ яг чамаг ярьж ангууд нэрээ тийм бодол төрлөө. Энэ ном бол бас нэг талаар Вонигутын дайны талаар яг сэтгүүл зүйн бүтээл биш. Гэхдээ тэрийг өөрийнхөө зохиолчийн тэгээд тийм өгөөчин юм юугаа яагаад юм хошин өгөөгөө ашиглаа те ингээ бичсэн сурвалжлага. Энэ хэдийн ингээд энэ яг болсон боддог гэх аргагүй ч гэсэн дайн болсон. Дрезден хот бөмбөгдүүлсэн. Дэлхийн түүхийн давцсан Дрездений бөмбөгдөлт ягаад ч юм Хирошимагийн бөмбөгдөлтөөс одоо юу гэмдэ Хирошимаг бөмбөгдсөн явдал бол хүмүүсийг амар цочрож бид нэр одоо болтол ингээд тэр бол амар эмгэнэлтэй түүх гэж ярьдаг хүрнэ. Яг нөгөө тэр Америк, Герман тэнд өрнсөн тэр Дрездений тэр юу болохоор ягаад ч юм угаасаа л дайны яг юм дунд яг тэр голомтны дунд байсан даа ч юм уу мэдхгүй ягаад юм гэтэл энэ дэр дурддаг ш нь хүнийхээ тоогоор хүртэл бараг илүү байсан гэдэг л үү да. Тэгж гарч исэн санагдчихэв. Тэгэнгუთ бас тэр бодож болсон үйл явдлыг яг өөрөө тэнд байсан зохиолч, сэтгүүлч одоо юу гэдэг тэр л хүнийхээ үднэс би бол энийг гаргаж бичихэн тий. Бараг тэр үүргийг нэргүй үүргийг Вонигут өөртөө бас авч байгаа юм шиг тий. Тий. Дайны талаар бичнэ гэхээр нэг хүмүүс сонирхохгүйсэн тэр зохиолын ихэнд гардаг найзынхны эхнэрийн дургуусдаг гэдэг аргагүй байна. Тэгээ байна. Олон жил энэ зохиолыг бас бодож явсан. Тийм бараг 20-20 жил нь л бодож явж байгаад бичсэн гэл тийм юм билээ тий. Тий. Тэгээд өөрөө одоо яг энэ нөгөө натрийн ингээд судаад үзэнгүүт яг энэ биелийтэй том тийм төстэй дүү тий. Тийм одоо санагдсан шүү дээ тий. Амьдралын талаар бид үзэж яхад ээж нь илүү амиа хорлоо асуурсан. Тэгэл яг цэрэгт явахын өмнөхөр чи 20 хэдтэй байх. Тийм л тий. Харин тий. Тэгээ яг нэг юу н цэрэгт юу нэгээд тэр нөгөө загалмаатны аяндаа хүүхдүүдийн загалмаатны аяндаа гэж ирсэн үнцгэн болохоор нэрэл бодоодсэн чинь цэрэгт хөөрхийн хар нялхаараа насанд хүрээгүй бол
хүүхдэрээ шахуу залуучууд явдаг тий. Тийм гот тэр бол ингээд хүн төрөлхтний хувьд амар илбэрлэхгүй юм бараг л хүүхдүүдээ ирээдүгөөч гэх юм уу бараг гоёор хэлвэл залуучууд чинь аль ч улс орны үед ирээдүй шүү дээ тий. Ирээдүгөө ингээд дайны ам руу явуулдаг тий. Тэгээ энэ бол тийм одоо загалматны аяндаа гэдэг шиг юм. Үхлийн эсрэг залуучуудаа биелийн пилгримийн юм эмзэг тий одоо юу гэдгийг одоо насан турсан одоо эр хүний нөгөө юу чанартай жишг юм бол биелийн пилгрим одоо илүү зөөлөн сул доройч гэж балмаар бие авч явж байгаа юм. Тэгээ яагаад гэвэл тэр хүн чинь хэвийн биш зайлвал тийм биш. Тэгэхээр ийм ямар ч гэм зөмгүүчүүлийг тийшээ авчиж ингээд дайнд ингэж байгаа аим шигтэй харгас. Тэгээ тэр хүмүүс биелийн пилгрим шиг биш бүр эрүүл сарвал эргэтэн бүтэн одоо юу гэдэг юм бүр цоо ирүүл маш иршүүд хүн байлаач тэрэнд яваад бас бүрэн бүтэн сэтгэл зүйн хувьд яг юм эрүүл сарвал эргэж ирэх боломжгүй тэр хүмүүсийн хувьд бодит одоо нэг урсгалаар явж байгаа амьдрал цаг хугацаа яаж ч гажуудаж өвдөрч болох юм тад жишээ хэл бас энэ юм сонин үсрэлттэй тэр өгүүлэм гэж харуулах шүү дээ. А тэгэнгუთ за энэ дээр чинь бас нэг ярьж за энэ ингээд реалист тал нь юм биш байгаа. Энэ зохиолч айгу сонин байдаг. Тэгэнгуთ одоо Юсогийн ч юм уу миний ингээд энэ зохиолын тухай ингээд хүмүүсээс асуугаар амар гоё ном. Уран сэтгэмжтэй, уран зөвнөлт талт нь бас айгу шимтсэн байт юм лээ. Тий. Тэр талаас нь бас Юсо яриач. Тэр нөгөө одоо нөгөө хичээл ир болонгуудаа хурмынхаа шүн сэрж байгаа. Тийм ингээд тэр шилжилт. За тэгээд тэр харь гаргийн одоо нөгөө гарагт олзлогдсон. Нөгөө харь гаргийнхан тэр трал фамандор гаргийнхан болохоор яадаг вэхээр харагдж байгаа харь гаргийнхан болон бүгд адилхан царай зүссэн хүүс бүгд адилхан. Энэ харин дөрөв дэх хэмжээс дээр хүүс нь харагддаг учраас жирийн одоо хүмүүс бол тэрийг харах боломжгүй гэдэг аах одоо энэ надтай харьцаж байгаа харь гаргийн энэ хүн эвтэй юм уу эрэгтэй юм уу гэдгийг мэдэх боломжгүй байдаг тийм тэр ихтэй яг энэ зөвлөлт юу явж байгаа ч гэсэн цаанаа ингээ бас яжилж байна л да тийм хүмүүс та нар ийм штэ тийм та нарын мэдэх хязгаар чи ердөө энэ шүү гэдэг юм баг ингээ цаанаа ингээ хилээд байгаа байхгүй тийм амьдрал цаг хугацаагийн латерал фамадор ч юм зэрэгцээ яасан юулын уулаар зөвлөлдсөн байх. Тийм уулаар зөвлөлдсөн. Тэгээ нөгөө дээшээ гараад доош буугаад ингээд тэгээд энэ тэнд гарч ирдэг. Тийм зэрэгцээ уйлсан уул шиг тийм. Тийм. Мань хүн хүрт өнөөгөрт өөрөө нөгөө алдартай илтгэл нь байдаг. Тэг өөрөө бас тэр ер нь хичээл заадаг байсан юм байл л дээ тийм. Яг нэг уран зохиол бичгүүн талаар заадаг. Одоо бодоод нөгөө бүтээлч бичгүүн тухай заадаг байсан байл үү тийм. Тэгээд зохиол дээр бас тэр хальт гараад өнгөрөх шиг бас нөгөө өглөө нь зохиолоо бичээ өдөр нь хичээлээ заачаад явж идэг гэдэг тийм. Тэгээ яг тэр нөгөө хэд хэдэн сургууль дээр тэр алдартай ихтгэлээ тавьсан. Тэр нөгөө өөр түүхүүд ижил хэлбэртэй байдаг тухай. За жишээ нь одоо ямар ч түүх одоо ингээ нэг босоод хэлэх дээр дээшээ бол ингээ аз жаргалтай, доош явал одоо юу гэдэг юм аз жаргалгүй төгсөх тийм. За ингээ хойшоо хугацаа тэгээд эхлэл төгсгөл явдаг байлаа гэхэд жишээ нь ингээл ихэнх зохиолууд дундчаас эхлээл ингээл нэг ядуу хүү байж байгаа. Жохон ингээл ягаал заваал тийм ингээл тэгээд бүстэй хүн бэрхийг туулаад тэгснэ ингээд дээш яваад ингээ аз жаргалтай болоод дуусчдаг тийм. Тэгээд зохиолын ийм өөр хэлбэрүүд гэдэг байгаа. Тэгэл одоо чинь юу хоёр Гамлет гэдэг зохиол чинь аль зохиолтой вэ? Хэлбэрийн хувьд адилхан яг их хэлцээг нь адилхан. За тэгээд нөгөө юуны үнсгэлжингийн түүхийг чинь ингээ яг хэлбэрээр нь зурж мураад шүний 12 цаг болох хүртэл ингээс жаргаж явж байгаа тэгснэ шүн 12 цагт дууслаа мань хүмүүстэй нөгөө сайхан хувцас хэрэглэл гутал шахаа махаага олоход шууд буцаад ингээ ядуугийн төлрөг арчиж байгаа гэдэг. Тэгээ тэрийг шоглож ингэж ихтгэл дээрээ их гоё зурж идэр үзүүлдэг. Тэгээд харин график зураач нь хөр болохоор тийм баах нь график зурж байгаа ч тэгээд нөгөө зурж байхдаа мань хүн өөрөө яриад те. За ингээд би цэг бол одоо эхлэл юм а beginning гэснээр И буюу end цэг төгсгөлийн цэг гэж байгаа. Тэгснээр зарим өөр юм дээр очингуудаа И буюу entropy гэдэг байгаа байхгүй. Entropy болно гингүүт нөгөө сонсож байгаа лекцийг сонсож байгаа юмтад инээж минэгээл те. End буюу төгсгөл гэдэг нь мэдсээр байж энийг entropy гэж хэллээ гэж юм байл те. Зарим дээр И-гээ бүр electricity юм аа гингүүт нөгөө ойтод нь ингээд инээгээл те. Тэгээд их тийм юус яж та юутай тэгээд лагер одоо яжлал тэр хийж ийн гэдэг тийм хүмүүс юм гээд ухаалаг л одоо хүний хийдэг ажил гэдэг байна. Тэгээд
ухаалаг хүмүүс юм шиг зовлонгүй юудад идэлгээд ингээд идэв штэ тий айгу хошин мэдрэмж өндөртэй тий. Тэр юг зурсан учрыг харин бодоцсон чинь өөрийнх нь зохиолыг бол чинь ингэж зурхад төвхтэй байхгүй яг гэвэл энэ тэндээс гарч ирж байгаа учраас тий. Тэгэхээр тий нэг эхлэл рүүгээ төгсгөл рүүгээ өөрийнхөө баг үхийг одоо мэдчихэж байгаа ш зохиол дээр тий. Өөрийнхөө үхийг мэдчихэж байгаа, хадам аавынхаа үхийг мэдчихэж байгаа тий. Тэгээд үхийг нь би мэдчихэж байгаа ч гэсэн ингээд чимээгүй л байлаа гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол цаанаа ингээд асар том ингээд кавичгэд хийцэн яваад байна гэж тэрийг уншаад онгороо ястэй. Магадгүй бас тэр нийтлэг зохиолт байдаг тэр ийм шугамн тэр юунуудыг үүгээрээ бас өөрөө бол бүр эвдсэн биш тий. Эвдээд тэгээд тэгдэж зохиолынхаа эхлэлийг хэлдэгтэй. Энэ зохиолын эхлэл ингэж эхлээд төгсгөлд нь жив гэж дуусдаг гэдэг нэг зүгээр нэг хитэн болчморж иргээд нэрэл жив гэдэг ингээд дуусчдаг тий. Тэр мөрний хөө юм бас нөгөө талаар айгуу сонин тэр нөгөө ийм л юм болсон юм гэдэг, ийм л юм болжээ гэдэг таталтууд хүн гэдэг амьтаа ингээд хүн болоод төрсөн бол хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болно тий. Үхэл хаацалтай байлдаа ер нь цочирдоод байхаар ч юм уу дээ. Бид нар чинь нэг юм штэ. Яг л нөгөө өөрийнхөө одоо тэр биелигийн хулгайлагдсан трансформаторынхны одоо биднийг дүгндэг шиг л биели бас тэгээд багшгүй тий. Нэг ийм л юм болсон юм да. Цаагаараа энэ үг ч гэсэн нэг талаар тоолоод үзэхээр 100-ын 106 үхлийг тэмдэглээд байгаа мөртлөө нөгөө талдаа хүн амьдрал ер нь гайхаад байх юмгүй шүү дээ тий. Тэгэл үгцэн үн ч гэсэн биелийн пилгримийн ертөнцид бол ерөөсөө үгсэн биш тий. Ягаад гэвэл биелийн шууд цаг хугацаагаар оёлол нөгөө амьд ахуй ертөнцид нь очин тэр байтугай гариг сэлгээл тий. Нэг дэлхий дээрээ байсаал нэг трансформаторт очоод индексэрээ тий. Айгуу хошин нөгөө радиод очил юм бол ярилцлага өгчдөг те биелийн пилгрим. Би ингээл трансформатор гаргийнхын тулгайлагдсан тох байгаа. Тэр айгуу хошин. Биелийн бол эр хүнийхээ хувьд одоо юу ч гэдгийг магадгүй унсан хүнд биелийн одоо нэг сайхан одоо хүсэмжт ч юм уу те тийм залуугаар ерөөсөө төсөөлөгдөхгүй гэсэн чинь тэр трансформаторт нэг амар алдартай жүжигчин лаг гоё хүүхэнтэй хавд тулгайлагдсан. Тэр хоёрыг нөгөө гаргийнхан чинь бараг хөрчилд оруулаад туршилт хийж мэйгээд байгаа юм шүү. Хараад идэг нөгөө ойрч хүүхнийг бас тий. Билгээд байгаад идэг тий. Тэр гутаа тийч бас айгу хөөрхөн. Биелийн пилгрим жишээ тэнд авчаа тэр хоёрыг байлгасан чинь биелийн болохоор айгу хэдий харахад одоо нэг тийм юу залуу биш ч гэсэн биелийн ер нь эр хүнийхээ хувьд бас их тунд ажгүй гэдэг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо нэг хинчлээ эмэгтэй маань хинчлээ те. Эмэгтэйгээ одоо ингээд бэлэн болохыг ингээд хүлээгээд эвтэйгээ ингээд кэр аюу тий ингээд халамж үзүүлээд те ингэж мингээд идэг айгу маш хошин. Тэднэр нь ингээд инээдтэй инээд хүрээд байж тал нөгөө дайны хамшигтаа нөхцөл рүү хүрээд ирэхээр айгуу энэ хүний сэтгэл зүгээр бас айгуу юу юм бэлээ. Нэг инех гэд тэгэхээр яг ингээд инех үү юу лээ эн чинь би ийм зохиол уншиж байгаа шүү дээ тий. Нөгөө дайны эмгэнэл цөхрөл бөө үхэл хацал. За тэгэл тэдний тэр нэг машинд ачигтал олцлогдоод явж байгаа энэ бол заримдаа бүр огүйц сүрмээр дүрслэг тий. Одоо бүр ингээ хэлхийн аргагүй тэр чинь ингээд одоо бараг л өгсөн хүмүүсээр ингээд юу хийгээд явж байгаа шүү дээ. Доор нь ингээд зулаатаа. Дээр нь тэднэр чинь хүнийхээ хуваар одоо биесээ ялгарч байгаа ямар нэг юмаа хүн шиг гадагшлуулах ингэж явах боломжгүй тийм зүйлүүдийг хүртэл ингээл ямарч ирээцээргүй дүрсэлсэн дээ. Тэгвэл нэг инээлгээл нэг амар зүгрөөгөл нэг ямар заваа юм бэ гэж бодуулаад гэснээр нэг хаа байсан гариг дээр аваачаал ингээл сэтгэл зүг болоос зүгээр нөгөө цаг хугацаагаар аялуулдаг шигэ бас тоглож наадж байгаа юм ба тий. Биднийх нь л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших хувцастаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Энэ нөгөө нэг цаг хугацаагаас аялах чадвар гэдэг байгаа. Тэгээд энэ юунд бол цаг хугацаагаар аялдаг, нэг өдрөө гацдаг гэдэг ч юм уу нийтлэг сэдв те. Тэгээд тиймэрхүү зохиолууд дээр их байдаг. Тэгээд нөгөө цаг хугацааг зогсоох чадвартай хүн гэдэргээл те. Тэгээд ер нь бол ингээд кино болгоход их гоё тийм одоо сэдвүүд байдаг боловч яг энэ юу бол зохиолыг кино болгосон. Өөр зохиолч бол өөрөө ялсан байлээ. Тэр кино болгосон нь бол айгүй сайн болсон гэж хэлсэн байсан. Ягаад ч уншигчдад бол ингээ нам кино хэрэг зэрэгцүүлэхээр бол юм тийм л байд юм байна л да. Тэгээд энэ зохиол маань өөрөө нөгөө Goodreads дээр 4.1 хэдүүлээ 2 өдөр лөө нэлээд бас дээгүүр үнэлгээтэй. Тэгээд нөгөө фэнүүд нь уншигчдад нь яасан гэдэг юм лээ. Одоо бараг 10 20 зохиолтой юм уу да тий. Тэгээд тэднийг ингээ яг
яагаад ранглаад ингээд тавьчихсан. Тэгээд энэ за тэгээд тэр алдартай намууд донд нь тэр нэг аваргуудын өглөөний цай гэдэг юм байна. Тэр зохиолын жишээ нь одоо 60-аад оны тийм аваргуудын өглөөний цай гэдэг реклам байсан юм байна л да тийм. Ямар юу лээд одоо нэг тийм хүнс үйлдвэрлэдэг томоохон компани хүүхдүүд идэх өглөөний цай тэгээд одоо аваргуудлын ийм өглөөний цай иддэг шүү гэдэг нэг рекламт юм байна. Тэгсэн мань хүн тэрийг нь ер нь жоохон өгөөдөх маягтайгаар тийм. Тэгээ энэ тэр хоолны үг бол ягаагүй шүү, муутгаагүй шүү гэдэргээд тайлбар хэлсэн гэж байгаа. Тэгээд өөрөө бас уншижсэн чинь нөгөө юуны General Electric хэлээд PR менежер гэдэг. PR менежер гэхээр одоо олон нийтэд харилцах. За тэгээд магадгүй нөгөө copywriter гэдэг тиймэрхүү ажил дээр хийж ирсэн юм болоо гэж ойлгосон. Тэгээд бас яг энэ цаг үеийнхээ талаар амар мэдрэмжтэй байгаа байхгүй тийм. Юм ингэж энэ шиг гэдэг нэг шүүмжлэх биш. Тэрийг ингээд яаж ингэж гэдтэй уран зохиолгоор ингэж харж ирэх үү гэдэг. Тэгэхээр дараагийнх нь тэр зохиолууд бол одоо гайгүй одоо өндөр үетэй тийм зохиолууд нь бол одоо баг гарахд бэлэн болцсон байлгүй дээ гэж одоо. Тэгээд танаа сайн тий. Танаа яваар. Зарим зохиолч амар за ойлголоос гарах байхаа гэдэг байхгүй. Юу зарим зохиолч амар нухацтай тий. Одоо нэг зохиолчдын бас хэв маяг үүд ш. Зарим зохиолчд маш нухацтай, зарим нь айхтар эргэлж хаагуулч тий. Зарим нь одоо ямар ч үгүй ингээд. За зарим нь одоо зөвмөлт өчтдөг тий. Одоо гэдэг тий. Зарим нь болохоор түүхэн зохиолж өчтдөг ч гэдэг юм. Ингээд зохиолчд ялгаатай. Тэнгүүд Вонегут цол харин тий. Өөрөө бол асар тийм өгөөдөгч. Энэ нь бол яг төрөлхийн өөрийнх нь тийм чанар л байгаа юм л да тий. Одоо яг чиний хэлдэг шиг аврагуудын өглөөний цайг хүртэл ингээд аваад юу болгоод бичиж чинь гэдэг чинь бас тий. Асар юмыг бас тэр уран югоогоор харж тийм юугаар сэтгэж чаддаг. Тийм тэрнийх нь яг тод жишээ нь бол бас яг л энэ 5 дугаар бойны газар байгаа. Нэг Вонегутын нэг үг бас надад айгу таалагдаад би бас хуудас муудсанд оруулж ирсэн юм аа. Ингээд хүүхдүүдээ энэ дэлхийд тавтаа морил те энэ дэлхий бол ингээд ийм эргэлдэгч бөөрөнхий зун бороо ордог өвлөн ингээд цас яадаг нэг ийм зүйлээ. Гэтэ хүүхдүүдээ хараалээд гэж та нарын хамгийн гол нь сайхан сэтгэлтэй л байх хэрэгтэй юм шүү те. Тэр үг нь ингээд богинохоо үг энэ магадгүй зохиолоос аль нэг зохиолынх нь жиж магадгүй эсвэл Вонегутын нэг тийм өөрийнх нь хааны газар хэлсэн үг ч байх магадaltaй. Тэгэхээр зүгээр л надаа тэр үг ингээд уншсан ч бүрээ. Яг хошин байгаа даахгүй яг цаана хүүхдүүдээ гээд хүн төрлөختнийг те бид нар бол те яг үнэндээ хүүхдүүд л байдаг штэ те. 1988 онд нөгөө 100 жилийн дараах хүмүүст хандаж одоо захидал бичсэн юм байлээ. Тэгвэл тэр нь байх нь тэрнийх бах тийм хүүхдүүд минь ээ гэж амар хараал идэж тандарч сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ. Яг үнэт тэгээд Вонегут харин тийм юмыг аягүй тэгж эвгөөгөр их үзүүлдэг. Тэгээд хитрхи яас ингэж юм хөндрөглөхгүйгээр хүнд бас хошин эвгөөгөр ингээд одоо хачирлаад хүндийн яахтар хүн сэдвийг ингээд өгчөж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тийм жүжигийн чимшиг бас юм уур амьсгал надад энэ зохиолоос ингээд магадгүй тэр хошин байдлаас нь болсон баг л та. Санагдаад. Угаасаа энэ дэр чинь бас ямар жүжиг тоглодог вүлээ нэг жүжиг тоглодог гэсэн гардаг шүү дээ. Арай өмсгөлчин байдгүй байгаа даа. Нэг шахааг нь өтийшт өмсгөлчин байдаг шүү дээ. Билли Пилгрим чинь нөгөө эдгээр чинь ямар ч хувц хунаргүй болоод нөгөө олзонд Америк цэргүүдийг олзсныхын туугаад явсаар агаад юу нэр Дрезден хүрх зам явдаг шүү дээ. Тэгээд сонир хувцас ирдэг шүү дээ. Улаан юу гэдэг үстэй ч үлээ дээ. Бусд нь ингээд нөгөө цэргийн зүтгэлтнүүдийн хувцас ингээд ам үрэгдсэн цэргийнхний хувцас таарсан чинь манай азгүй биел хидл болж игэл жирийн хүний юм нэг татаасан хүрэм таараад те. Дэнөөс хөлдсөн байдаг. Дараагийн хөлдсөн хувцас ингээд хуваарлж өгдөг тэр дайны үеийн тэм нөгөө амар зүтгүүртэй байдлыг бас л амар хошин. Тэр нэг дараагаар хувцсыг энийг өмснө гэж бодоод авч байгаа нь харахад амар хошин хүртлээ үндэ амар өрөвдөлтөө өвлийн хөдөнтэй. Тэгээ ингээ хувцас хунаргүй ингээ байж исэн чинь тэр нэг тэр замдаа будалсан нөгөө аль ангид будаг л ингээ яасан чинь тэнд нөгөө нэг цэргүүд хотондоо жүжиг үнсгэлчин тоглоод яасан чинь нэг амар гой үнсгэлжингийн шахаан тэр үед чи ямар нэг үнсгэлжингийн шахаан авахт цэргүүд жүжиг тоглож нэг юм мөнгөлөг нэг юм сонин гуталтай. Тэгээ Билли Пилгрим тэрийг олж аваад өсчдөг штэ. Тэгээ тийм нэг үнсгэлжингийнх шиг юм мөнгөлөг сонин гуталтай нөхөр юунд бодог, Дрезденд очдог тий. Гих мэтэр энэ дотор ингээд
Ер нь бол ингээд нөгөө сайн зохиол дотор сайн зохиолч гэдэг нь Дими Балай ч юм уу ямар нэг зориггүй юмыг ер нь бичдэггүй биш байгаа юм. Харин Тий. Тэр нөгөө нэг хэрвээ ханд буу байгаа бол заавал дуурах хэрэгтэй гэдэг шиг тий. Хаа нэгтээ заавал дуурна гэж яхав хэлдэг штэ тий. Яг тэр шиг зүгээр ингээд энэ бүхнийг үзээд байвал тэр үнсгэлжингийн гутлаар ч гэсэн магтгүй Вонегут маань бас юу хэлчихв тий. Ингээд л ерөөсөө сайн зохиолын нэг чанар тий. Дими зориггүй хэсэг, зориггүй өгүүлэмж, ер нь зориггүй сул юм бараг байдаггүй. Харин тий. Энэ нөгөө хин орчуулагч цогц чулуунд аваад ирж хүний постыг би харж ирсэн. Ааха. Вонегутын талаар тэгээ нөгөө зохиолчдод зөвлөх тийм нэг хэдэн зөвлөмж 8 зөвлөмж хэлсэн байт юм. Тэр дотор ч нөгөө уншигчдад дэмжих ганц шалтгаан дүр өгөх хэрэгтэй гэж байна тий. За тэгээд дүр болгон ямар нэг юм хүсэж байх хэрэгтэй. Ядаж ганц аяг усч болох хүсэж байх хэрэгтэй тэгээд тий. Тэрс нэг зөвлөмжүүдийг хараад бас тий. Одоо чи нэг жаа төгсгөлд аль болох ойрхон их л. Садист бай. Гол дүр чинь хичнээн ээлдэг инхри гимгүү танхил байсан ч тэдэнд маш муу зүйл удаа дараалан тохиолдуулж уншигчдад тэдний хэр нуруутай болохыг хараад байна. Заахгүй тийм. Садист харин тий. Тэгээд тэгсэн асуунд нь ганц л хүнд таашаал өгөхөөр бич гэж байгаа. Тэгснэ. Огт танихгүй хүний цагийг дими ашиглах та. Цаг хугацааг дими өглөөдэй гэж бодогдохооргүй байх хэрэгтэй. Гэдэг чинь энэ мундаг зөвлөгөөнүүд байсан тий. Ааха. Тий. За тэгээ Вонегут маань ингээд 5 дугаар бойны газар гэдэг ямар ч байсан биднэрт дайны тухай одоо юу гэдгийг дайныг заавал юм. Дайны тухай ном гэсэн чи би хамгийн сүүлд бас саяхан миний бас дуртай ном л да. Яг энэний өмнөх подкастн дээр бас манай зочин яриад өнгөрсөн. Исаак Зингрийн Шоша. Роман ч бас тэр бол яг нөгөө өнгөр дэх еврейчүүдийн тухай гардаг шүү дээ. Бас гоё зохиол. Тэр бас дайны тухай айгүй гоё зохиол. Ингээл дайны тухай зохиолч тулган өөр өөрийнхөө хүрэн димэн. Дайны сэдв яагаад юу н 2 дугаар дайнаас хойш одоо юм одоо модернизм одоо уран зохиол урлагт янз бүрийн чөлөө турсгалууд орж ирв гэдэг чинь бас 2 дугаар дайн өөрөө оюун санааны хувьд маш их гамшигыг хүндрэлтэнд авчирсан хэрнээ эргээд оюун санааны эрэл хайгуул тэгээ хүнийхээ хувьд оршихуйхаа хувьд бид нар юу юм бэ гэдгээ бидэрсэн тэрнээс улбаатай юм олон урлагийн бид нар постмодернизм болоод тий. Тэгэл яг тэрний л бас жишээ болсон зохиолын нэг юм тий. Тэгэн гот одоо зэрэгцүүлдэг зохиол байдаг шүү дээ нөгөө тий. Фарнгейтийн байна 451 1984 юмнууд ийшээ бас харьяалагдсан тий. Ингээд багцлагдаад яригддаг юм зохиолууд тий. Эдгээр бүгдээрээ юм дайн гэдэг бол ямар утгагүй вэ гэдэг. Ямар уушигтай тий. Тэр нэг дайн бид нарыг юу олох вэ? Нөгөө нэг Федерико Феллинигийн юу гарах дурсамж нам Монголд гарсан шүү дээ тий. Зүүд бол царинаас байна. Тэрэн дээр одоо нөгөө найруулагч Феллинийг гэдэг чинь дайны хэсгээр яг зэрэг юунд Италид ингээд байж байгаа ингээд машины гүйцэн дээр ачин дээр ачигдаад дайнд явах гэж идэг. Тэгэнгүүт ингээд машин хүр зогсох хооронд газ өсөрч Монголд нэг харалцсан герман зэрэгтэй тааралдаад сайн фриц зэрэг нэг герман зэрэгтэй ингэ ярьсан чинь огт танихгүй зэрэг дээр очиж. Тэгэнгүүт нөгөөд нь германуудтай харилцаатай байдаг хүмүүсийг бол ашиж явдаг юм байна. Тэгээд огт танихгүй хүн дээр өсөрч буугаад тэгээд амар авч чадах хаа гардаг шиг. Тэрийг бол Филиппины одоо чинь ярихдаа ингээд дайнаас одоо зугцсан тухайгаа тэр тухай дурсамж ном дээр ярьж байгаа шүү дээ. Тэрийг уншаад хөөх одоо ингээд дайнаас зугцсан гэдгийг одоо чинь ингээд хүн ингээд жилүүтэй ярьж ийн гэдэг бас сонно гэж бодож байгаа. Яг тэр манайд бол одоо чинь хэрвээ нэг тийм алдартай хүн одоо хуучин дайны тухай ийм одоо байдлаар хэлэх юм бол хүн амьтан бол бараг шүүмжлээд их орноосоо юу ялаа гэж бөө юм болох бахтай гэж бодсон. Гэтэл тийм фильмний бол тэн дээр одоо дайныг тэгж одоо дайнд явахгүй гэж тэгж одоо зүтгэснээрээ тэгж одоо харуулснараа бол яасан тийм дайны тухай бас миний өөрийн бодлыг нэлээд өөрчилж байна. Хүн гэдэг амьтан чинь тий амьс өрсөн тийм юутай тулгархаар одоо амьд үлдэх бүхэл арга чаргыг л тий ашиглаж байгаа юм шүү дээ тий. Манай биелий ч гэсэн яаж ийж хөөрхий явсаар байгаад л тэгэл ямар ч байсан их орондоо ирээд ирсэн
бишээ гэр орондоо эргээд ирсэн тий. Их нартайгаа амьдраад хүү охин хоёртой болоод тий. Тэгээд бас айгу баян айлын хүргэн болчихж байгаа тий. Бас хувийн амьдрал нь бол айгу амжилттай штэ. Мань хүн чинь нүдний имлэгтэй бас гайгүй тийм чинэлэг айлд хүргэн орчод байгаа юм тий. Тэгээ өөрөө ингээ хараа зүгээрээ сураад төгссөн тий ингээд юу яадаг шил тийм нүдний хараа ингээ онцлоод шил тааруулдаг тий. Тэгээд хатам аав ингээд мөнгөтэй учраас гэтээ нэг зохиол дээр зэрэг бас сонир гаргаж ирсэн тийм ингээд том биеттэй ингээд лакс том биеттэй эмгтэй байдаг гингүүртэй ихнэртэй ингээд тэргээд ингээд нөгөө юуны дараа штэ баасараа өнгөрөөч ингээд юуны дараа ингээд хоёр ингээд тэрвэртэй байж байгаа хооронд ихнэрийнх нь одоо юу нэтэр том хүүхэд нь бүрэлдэж байгаа хэсгийг эдрийгээ бичсэн байдаг тийм энэ ингээд ярьж байгаа хооронд хүүхэд тэр хүүхэд нь ингээд яаж байгаад их гоё бичсэн тийм одоо ингээд ихнэрийгээ одоо ингээд лакс тархан гэдгийг мэдж байгаа гэсэн ингээд баян болохоор энэ хүн цаг хугацаар аялдаг учраас гэж бичсэн эдрийг бичээд яс гацаар баах юм гэсэн. Харин тийм нилээ инээлгэн тий. Цаг хугацаагаар аялдаг болохоор мань хүн заримдаа нэрээ зовлон ямарч зовлон биш. Амар олцны машин дотроо явж байсан шууд гид гэртээ очиод тий. Хурмынхаа шүрмөнд очиод тэгээл ингээл. Тий. Гэхдээ за цаг хугацаар аялдаг гэдгийг зүгээр тавьчих аваач гэж бодъё. Тэгэхээр бол энийг зүгээр хүний зүүд гэж бодох юм бол тэр бол аимшигтай байна тийм. Хатарсан зүүд. Тийм. Донд нь гоё зүүд автай зүүд байх хэдий ч дийлэхтэй хатарсан зүүд болохгүй. Тэр одоо юуны дэрсний бөмбөлтийг дараах дүү зургийг нэг сарны гадах шиг болсон гэж бичсэн байдаг тэр. Тийм. Дэрсний бөмбөлтийг бас амар үзүүлсэн тий. Зүг зүгээр байж байгаа л тэнцэж очоод нөхдүүд хоригдоод нэг зүгийн балчлуу нууцаар зүгийн балны юучлуу нэг цэцгийн шүүсчлөө ууж муугаал хэрэндээ л тэнц жаргалтай ингээл байдсан чинь л гинтэл бөмбөлт болов нуучаас гараад ирсэн юм ингээл юу ч баа. Тий. Жирийн иргэд чинь нүүд охтоо усан дахгүй байж байгаа яг үгүй тийм. Тий. Тэгсэн энэ охтуудын талаар ярьж байгаа тэд нэр дараа нь тэнд очиж өгөх болно гэдэг юм байна. Яа. Тий. Яг тэр болох үхлийг шууд наа юу ч болоогүй юм шиг тийх болно гэд ингэж гэх нэг амар тий. Тий. Үхлийн талаар ингэж бичсэн яа гэдэг бас гэж байгаа. Ер нь ихтэй яг сайн зохиолч гэдэг юм их тийм зөвхөн хүний хийдэг ажил юм болоо да гэж бодсон. Нэг талаараас ингээд болоод өнгөрсөн түүхийг нэг дөөрөө бүр байгаад үзэж харсан. Хоёр зүрийн зохиолчд нэг тийм бас л нэг тийм нэрвүү үүрэг авт юм шиг. Түүх ингээд хэдий бичгтээ дүлдээ түүхийг бид нар мэдчихдэг гэсэн зохиолчд яг түүхийг бүр тэр болсон үйл явдлын цаад одоо юу руу шургаж те. За ийм юм болсон бол яагаад юм гэсэн. Гитэр яагаад ийм харгас байв те. Мөн чанар руу нөлөө орж те. Сайн мууг нь өөрийнхоороо одоо дийнсэлж ус тосын ялгаж ч юм уу хүмүүст ингэж өгдөг. Нэгүт бол энийг бас л өөрийнхөө төр юугаар дамжуулаад за ийм уршигтай байсан юм шүү те. Миний харахад бол те. Дрезден хотын бөмбөлт гэдэг бол миний зүрхсэтэл тасар том гарцтай. Намайг ингэж их зочроосон юм те. Энийг хүмүүс ингэж бас ярихгүй л энэ те магадгүй мартчих واخ. Тийм учраас би сануулмаар байж ч юм уу те. Яг яг тэгж бодоогүй байж болох ч гэсэн яг ер нь зохиолч хүний эмзэглэл гэдэг их бага хэмжээгээр ингэж тусаад улмаар уншиж байгаа хүмүүсийг ямар амар юм бэ? Ямар гонигтай юм бэ те? Эсвэл ямар гоё юм бэ? Яг тийм юм руу хөтэлдэг. Тэгээд тийм л зүйл юм шиг байна. Тэгээд юу бас нэг өнцөг байсан нөгөө энэ дотор гардаг тэр хэн блэ зохиолч. Манай зүгнэлт зохиолч байгаа шүү дээ. Одоо Били Пилгримийн нөгөө хамтрагчтайгаа оронд ороо хамаг номын хичээл юу яагаад гэдэг. Тэрийг болохоор бас тэр нөхрийг нөгөө Вонегут нөгөө өөрийнхөө альтер эгог тэр дүрээр бийжүүлсэн. Тийм, Килгор Траут гэх тийм. Тийм, Килгор Траут шүү дээ. Тийм. Килгор Траутын дүр бол тийм Вонегутын альтер эго гэж одоо судлаачд бол тэгтгэл юм байл л дээ. Ер нь бол тийм өөрөө угаасаа мань хүн нэг ийм юугаар бичдэг. Тэгээ нөгөө Килгор Траут бол ингээд хичнээн номтой, хичнээн юу ч гэсэн ингээд ерөөхдөө бол олонд ингээд сайн хүрээгүй. Тэгээ нэг Килгор Траутаас үлд таарлтдаг шүү дээ өөрөө. Тэгсэн чинь Килгор Траут нэг яадаг ч үлээ нэг шуудан хүргдэг нөхөрч байдаг лөө. Тэгснээ ингээ баахан гудамжинд нэг хэдэн хүүхдүүд ятгцсан ямар ч нөгөө бишрэн шүтдэг. Зохиолч ингээхээр бүр нэг зүгээр нэг жирийн нөхөр ингээ байж идэг. Тэгээд бүр ингээ энэ Килгор Траут та мөн үү гэсэн чинь ингээ мөн болж таардаг тий. Тэр мөр нэг айгу
бас айгүй тийм сонирхолтой. Тэгээ хөгжилтэй бас л хөгжилтэй тийм айгүй юу байсан. Зохиолч гэсэн тэр нөгөө Кора дээр юу байсан нөгөө намын талаар нөгөө хүмүүс сэтгэлээ бичдэг шүү дээ. Манай ч нөгөө аюуд хичээл дээр зөвшөлдөг байсан юм уу? Тэснийг дараа нэг оюутан байсан нэг хүн бичсэн байсан ингээ. Нилээ хөгжилтэйгээр бичсэн байсан бахаа ингээ. Ингээ аюуд ингээ сурч ирсэн. Тэгээд тийшээ сургууль явах гээд гэсэн миний голчтууд хийж гараад хин та надад синий тавьсан баярлалаа гэсэн. Тэгээд зохиолчийн хувьд бас ингээ амьдрал дээр тэгээд хүний дүн гарч маргаад идэх сууж ирсэн юм болоо та гэж бодоод тэр хүний сэтгэлийг уушаад нэг бодогдсон шүү дээ. Би ч одоо энэ дээр бас оюутнууд хичээл заадаг тэгээд дүн гаргах гэдэг чинь бас гэж байгаа яриутай ажил шүү дээ. Хүний эрс цадаа нэг асуудсан шалгалтууд гэдэг ингээд тэрийг бодож ирсэн. Зохиолчийн тухай нөгөө яг ингээ бодит амьдрал дээр хүнтэй ингээд юу яасан түүхэн ингээд таарлтан гот тэр чамд ингээ айгу ойрхон игэлжирээтэй тэгж магадгүй санагдчихлаа байх л та тийм. За тэгээ 5 дугаар байрны газар маань ийм зохиолсон. Миний хувьд ч ихсэн айгу сонирхолтой. Одоо юу гэдгийг би бас зарим нэг таалагдахгүй номоо ер нь хэсгээл ингэчдэг. Тэгэл эхлээд би Вонегутыг суусан чинь бүр ингээ подкаст хийж мэхээс ч юм зүгээр ингээ яасан чинь яагаад ч мэдхгүй нэрнээсээ ч болсон юм уу баргар ч юм уу ерөөсөө ийм зохиол байгаа ч гэж бодоагүй тэгээд зөв нэг сүгсэн мөртлөө ингээд бүр гарсныхан дараахан баха. Тэгчээд ингээд би дэлгүүрээс эндээс авахгүй явсан байхгүй. Тэгээд сая яг тэр завтай үедээ ингээд зориуд ингээд ууссан чинь надад бас тийм үхээр шигстал зохиол хийсэн л та тэгээд Бөөний газар нэрнээс бас үүсэж хамгийн айхтар тийм надад хүрсэн юм болохоор л тэр Билли Пилгримийн амьдрал тэр ой санамж тэр эсвэл зүудэн ч юм уу юм чинь цаг хугацаагаар аялаад байгаа байдал нь айгүй сонин яг үнэндээ инээдтэй боловч яг цаана бодоод түрэхээр айгүй төгшүүртэй харамттай ингээл басгаал нийт талд очил ерөөсө хаан ч ингээл юм хийвээ үргэлжлэхгүй ингээл айгүй тогтворгүй төгшүүртэй тийм байдлыг үүсгэх. Тэрнгээрээ л яг хүний сэтгэл зүйд өөрөө ирэхгүй яг тэр дайны юм төгшүүрийг л ингээл баг өгөл тэр нь надад айгүй хүчтэй. Тэгээ бас миний хувьд яг ингээд жоохон эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж хэлэхгүй яг үнэндээ. Тэгэнгუთ би ингээд яг айхтар ингээд би бол ийм юу уншигчгүй ингээд амар гоё хэлнэ харуулгад ингэж автаж уншдаг. Тэгэнгუთ энэ ном бол бас яг тийм ном биш. Тэгсээр нэ яалчгүй тэр нэг юм тийм сонирн байдал нь гэхдээ тийм төгшүүртэй мөртлөө уншигчийг бас яг тэргээрээ айгүй ингээд татаад тэр юмдаа ингээд авчдаг. Тийм л ном юм шиг зүгээр санагдсан. Тэгээд айгүй олон хүмүүсээс залуучуудаас ингээд Вонегутын 5 дугаар байрны газар. Жишээ нь би олон анх нэг хинээс сонссон байг бол Дашмүнх ах. Дашмүнх ах гэхээр угаасаа ойлгомжтой байгаа. Цааш нөгөө Фаранхайтын 451 юмыг орчуулсан. Тэгэл дандаа ийм уран сэтгэмжтэй юм маягийн зохиол орчуулдаг. Мэн хүнээс би анх яг Вонегутын 5 дугаар байрны газар гэдэг юу яжсан. Бараг энд орчуулагдсан байхад нь бараг Дашмүнх ахыг орчуулахаар гарчтэй гэж утсан чинь арай угсаа яг энэ дашрамт хэлэхэд 5 дугаар байрны газрыг орчуулагч гэрлэгийн орчуулснараа хэмлсэн байгаа. Тэгээд энэ бол одоо боловсрол хэвлэлийн газрын орчин үе гэдэг юм цуврал. Орчин үе цуврал одоогоор нэг юм 6 ном болчиход байгаа. Тий. Мастер Маргарита, тэгээд Салман Рүштигийн өрөнд орно. Шоо юу үлээдэг. Карл Зускийн тэгээд зохиолч Тахта атар гэдэг юм 3-4 орчин үеийн юм зохиолын төлөвлөсөн юм номууд ингээ гарсан байгаа. За тэгээд 9 маань өшөө номныхаа талаар би бас яриг ингээ өөрийнхоороо ярих гэсэн юунаас нь бас хадууруулаад ч мааваа явцсан байх магадaltaй. Өөрийнхөө талаар бас манайд одоо нэг ийм зохиолч юу гэж бодсон. Зөвхөн зохиол бичнэ гэдэг бас нөгөө яг нийгэм цаг үеийн тухайн улс орны хүмүүсийн юу боловсрол юутай холбоотой байдаг байх та тэгээд зөвхөн зохиолыг бас за бүхэлдээ зөвлөх юм шиг энэ бол тэр талаар бичнэ гэдэг бас гэж амар юм шиг байна тийм. Нөгөө Нобелийн шагналт хин зохиол бичнэ намайг юу явуул гэдэг тийм. Ишигура, Казо Шигура. Тэр Казогийн нэг лекцүүд тэн дээр болж юм яг нэг шүү дээ.
зүгээр ингээ намайг бүү явуулаач гэж зохиолоор зөвнөх зохиол хүн гэж уншин дээ. Тэгэхээр бол зөвнөлтөөр ингээ бичиж байгаа нь зүгээр тайз байсан гэдэг байгаа байхгүй. Энэ талаар бичих юм аа ингээ хэлэхэд бодчихно. За тэрийг ямар тайзан дээр аваачих уу? Дундад зууны үеийн Английн тайзан дээр аваачих тарих уу? Европын тухай кино зохиол болохгүй эсвэл өөр мянган жилийн өмнөх тийм готик одоо тийм тайзан дээр аваачих уу гэдэг. Тэгэхээр зохиолч хувьд тийм нэг эрхчлөлтэй. Яг тэр эрхчлөлийг бол өнөөг бол маш одоо бүтээлч юм гэдэг ийгч яаж чаддаг тийм чаддаг тийм юм байна гэдгийг бол тэгээд манайд одоо ингээд гоё одоо арис нэг зохиолч байна тийм одоо яг зөвлөлтөй хоёр жиг бичсэн юм бас чиглэг юм арга барилын дээр зурсан зохиолч дээр бодохгүй бас түрүүн гарах байлгүй гэж бодож байна. Сайн зохиол уншина гэдэг чинь сайн зохиол манай хэл дээр байна гэдэг чинь тий. Бас тэр чиглэлээр сайн зохиолчд ирээдүйд хожим бий болох тий. Ер нь л тийм шүү дээ. Тэгээд нөгөө тий зөвгнөл зохиол гэдэг дээр ярихад тий ийм зохиолыг бичихэд бас нөгөө зүгээр л нэг юм уран төсөөллөөр бас бичих юм биш юм шиг тий. Адилаад л одоо өргөн мэдлэгтэй байж ээж тийм ээ бичих ёстой болно. За Вонигутд бол тэр мэдлэг нь байна, өөрийнх нь сонирхол байна. Үнэхээр бараан хошигнож ингэж байх бичгийн чадвар нь байна. Дээр нь хамгийн анхтар гол баримт нь тэр дайны хор уршиг нүдээр үзсэн өөрөө гэрчин байгаа байхгүй. Тэр өөрөө бүр ингэж гэрчлээ зогсохгүй зохиолоор ингэж зохиол бүтээлээрээ гэрчлээд тэгээд хүн төрөлхтний оюун санааны найс авруу бас нэг юм сонирхолтой бичлэг бүхий те сонирхолтой туршлага болсон ийм номыг орчуулснараа бас яалтчгүй 20 дугаар зууны энэ орчин үеийн постмодерн уран зохиолт бол Курт Вонигут өөрийгөө бас тамгалчжээ. Тийм ээ, тийм л ач холбогдолтой ном байгаа дах шиг байгаа. Тийм ч учраас одоо Вонигутыг олон ч зохиолчд ишэлт юм байна. Агуу улсуудынхаа тухай яасан ч гоё бичдэг. Би одоо ингээл Рүштигийн энэ нөхрийг бичсэн тухай ингээл уушаал тэгэл за ямар ч гоё. Яг л ингээл энэ тэнцүү хоёр гоё зохиолч тэгэл хэвээр амар гоё бичиж байгаа. Тэгээд Мураками бас унших дуртай зохиолчдын нэг бүртэй ажилладаг тийм бүгд нэг уншдаг. Тэгээд яг тэр тухайн амар гоё бичээл гэл. Тийм тэгээд энэ юунууд одоо Нью-Йорк Таймс гэдэг ч юм уу тий. Одоо улсын тэр нэг мундаг хэвлийн газар чих юм хэв мэдээлэл байгууллагатай тийм. Тийм газрууд бас ингэ намны талаар ингэ гоё гэж онцлог юм хийж өгдөг тий. Тэгэхээр юу бас манайд одоо тогтоос одоо энэ манай шинэ мундаг одоо том их дарах сайтууд байна шүү дээ. Тэдний одоо шинэ номын тухай одоо ингэ юм хийдэг болон шүүмж гэх юм уу тий. Номын тухай тэр чийдэг болоосаа гэж батсан. Энд одоо ингээл амар бүх зүрхлэл дуурах чинь манай ч одоо ингээд нөгөө судлаг шүүмж гэж юм чинь бас жаахан ямар хөө төвшөнд яваад нь бүгд л ярьдаг хэлдэг шүү дээ. Тийм гол бараг илүү сайр юу бичсэн хүмүүсийнх нь илүү бараг ултаа уншигчд нь бараг илүү ч байх шиг тий. Тэнгүүд одоо бид нар бол яах вэ ингээл нөөц бололцоогоо ашиглаад хүмүүс төрхийн бодолцоод илүү чөлөөтэйг нь бодолцоол ингээл подкаст хийгээл ингээл яриад сууж ах жишээ тий. Эсвэл бол ингээл сэтгүүлч судлаач хүн болохоор шууд ингээд мэрэгчлийн асуудал гаргаж тавьчих юм байх хэрэгтэй гэл тий зөв штэ тий. Тийм тэгжээж бас бид нар ч үндэсний маань уран зохиол урагшаа явна штэ тийм ээ. Тэгээд одоо нэг тэр одоо энэ нэг зүйлүүд орж ирэх орчуулсан байдаг юм шиг байлээ. Ойлгомжтой. Тэгээд манай өөр Монголд одоо найз залууч өдрөө аль их одоо чинь 10 жилийн өмнө тэр уншсан гэдэг байж байгаа ах тийм. Тэгэхээр бас энэ намайг бол одоо уран зохиол сонирхдаг оролцдог тийм залуучуудыг бол юунд дүн дайрч яваасаа гэж бодсон. За ингээд манай хуудас сэргэгчлэн подкастын маань шинэ дугаарт оролцож 5 дугаар бойны газар гэдэг энэ романы тухай сонирхолтой яриа өрнүүлж цаг зав аваад зориулсан төсөөдөө маш их баярлалаа. Төсөөдөө ажилд амжилт хүсье. За хуудас сэргэгчлэн подкастын энэ дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар дараагийн сонирхолтой номоор уулзлаа түр баяртай. Хуудас сэргэгчлэнд подкаст нэвтрүүлэг.